Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол параллел зүйл. Хичээлдээ анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Дараах өгүүлбэрийг анхааралтай уншаарай. Амар ихээ хоёр дугуйгаар уралдах болов. Тэд яг зэрэг барианд орж ирлээ. Амар их хоёр маань уралдахаар бэлэн болсон байна. За гараанаас гарлаа. Барианд зэрэг орж ирлээ. За одоо сайн ажиглая хүүхдүүдийн явсан замыг тэмдэглэе. Зэрэг барианд орж иржээ. Хоёр дахь даалгавар нь хүүхдүүдээ явсан замыг ажиглаарай гэж байна. За эхлээд хоёр хүүхдийн маань гарсан цэг энэ байна. Яг параллел замаар явсаар хагаад барианд зэрэг орж иржээ. Өсөндөө хоёр хүүхдийн явсан зам нь параллел буюу энэ хоёр цэг параллел чулууны дагуу зөөгдөж шилжсэн байх нь харагдаж байна. Тэгвэл үүнийг юу гэж хэлэх юм бол хүүхдүүдээ? Зүйтэй альва цэгүүд параллел шулууны дагуу шилжихийг параллел зөвлөлт гэж нэрлэдэг юм байна хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ дасгал ажиллая. Дараах дүрсүүдийг зааврын дагуу шилжүүлээрэй. Тэгш үнцэгт гурвалжаа өгсөн байна. Тэгш үнцэгт гурвалжныг баруун гар тийш 5 нэгжээр шилжүүлнэ. За гурвалжин бол 3 оройтой байдаг учраас орой бүр дээр цэг тэмдэглэе. За энэ цэг бүрийг баруун гар тийш 5 нэгж шилжүүлэх юм байна. Бүгдээрээ эхлээд эхний цэгийг шилжүүлье. За баруун гар тийш 5 нэгж шилжүүлээд энэ эхний цэг маань энд шилжиж ирэх. За цэгээ хатгая. Одоо хоёр дахь цэгээ шилжүүлье. Мөн баруун гар тийш 5 нэгжээр шилжээд энд шилжиж ирэх юм байна. За цэгээ тавилаа. Одоо 3 дахь цэгийг мөн баруун гар тийш 5 нэгж шилжүүлээд энд шилжиж ирэх юм байна, тийм ээ. За цэгээ тавилаа. Одоо энэ 3 цэгээ холбоод бүгдээрээ тэгш үнцэгт гурвалжнаа зуръя. За одоо энэ гурвалжин маань үнэхээр одоо параллел зөвлөлтөөр зөөсөн байна уу гэдгийг бүгдээрээ харахын тулд ажиглана. За харилцан параллел шулуунаар зөгдсөн байна гэж харагдаж байна. Адил хажууд гурвалжин өгсөн байна. Адил хажууд гурвалжныг зүүн гар тийш 3 нэгж дээшээ 1 нэгжээр шилжүүлнэ. За эхний оройг зүүн гар тийш 1 2 3 нэгж мөн дээшээ 1 нэгж шилжүүлье. За эхний цэгийн дээр нь одоо энэ цэгийг мөн одоо зүүн гар тийш 3 нэгж дээшээ 1 нэгж шилжүүлээд за цэгийн дэрлээ. За 3 дахь орой бол мөн одоо зүүн гар тийш 3 нэгж дээшээ 1 нэгж шилжиж ирээд энд ирэх. За цэгүүдээ холбоод гурвалжнаа зурлаа. За тэгвэл энэ одоо зөвлөлт маань параллел зөвлөлт байна уу гэдгийг шалгахын тулд шилжсэн оройнуудыг шулуунуудаар холбоё. Ингээд харахад харилцан параллел байгаа учраас бид нар дүрсийг параллел зөвлөлтөөр зөөсөн байна гэж ойлгож болох нь. Одоо бүгдээрээ гео самбарыг ашиглан параллел зөвлөлт хийж үзүүлье. За энэ гео самбарыг ашиглаад бүгдээрээ дүрс бүтээж байна. За бүтээсэн дүрс бол 4 өнцгтэй дүрс байна. За 4 өнцөг дүрсээ энэ хүү одоо эзэний тусламжтайгаар байрлууллаа. За энэ дүрсийг хэрхэн шилжүүлэхийг бүгдээрээ дараагийн үйлдэлээс ажиглая. За нэг цэгийг 1 2 3 4 5 нэгж аль тишээ нүгтүтэй баруун гар тишээгээ 5 нэгж явлаа. Босоод хэлхийн дагуу 3 нэгж дээшээ явж байна. За тэгвэл бүх цэгийг мөн ингэж байрлуулах байх. Дараагийн цэгийг 1 2 3 4 5 нэгж баруун гар тишээ 3 нэгж дээшээ байрлуулсан байна. За энэ шилжилтийг ногоон өнгөөр дүрсэлсэн байна. За 3 дахь цэгийн байршлыг саарл өнгөөр дүрсэлсэн байна. 5 нэгж баруун гар тишээгээ 3 нэгж дээшээ байрлсан байна. За хамгийн сүүлийн цэгийн зөөлтийг шар өнгөөр дүрсэлж за 5 нэгж баруун гар тишээ
3 нэгж дээшээ байрлсан байна. За одоо эдгээр дөрвөн цэгийг бүгдээрээ энэ эрзээний тусламжтайгаар холбож энэ дөрвөн өнцгтийг үнэхээр одоо параллел зүйл төр зөөсөн байна уу гэдгээ шалгаж үзье. Зүйтэй дөрвөн цэгээ холблоо. За одоо энэ хоёр дүрс маань параллел зүйл төр зөөсөн байна уу гэдгийг тодруулж харахын тулд явсан замыг бүгдээрээ арилгалаа. За сайн ажиллая. Цэгийнхээ шилжилтүүдийг бүгдээрээ холбож үзье. За энэ цэгийг энэ цэгт шилжүүлсэн, энэ цэгийг энэ цэг рүү шилжүүлсэн. Энэ цэгийг одоо хаашаа шилжүүлсэн бэлээ? Ийшээ шилжүүлсэн байгаа. Одоо энэ цэгийг энэ цэг рүү шилжүүлсэн байгаа. Одоо бүгдээрээ шилжсэн шугамуудыг ажиглаарай. Бүгдээрээ харилцсан ямар шулуунууд байна вэ? Харилцсан параллел шулуунууд байгаа учраас бид нар энэ хоёр дүрсийг параллел одоо зүйл төр зөөсөн байна гэж харагдаж байна. За одоо бүгдээрээ энэхүү одоо гео самбарын энэ тоог ингээ ажиллаж байхад координатын хавдгын 1-р мөч байна, тийм ээ. Одоо энэ цэгийн бүгдээрээ координатыг тэмдэглэх гэж байна. За, координатыг яаж тэмдэглэхийг бүгдээрээ ажиглаарай. Хэвтэй тэнглэгийн 8 буюу босоо тэнглэгийн 5 гэсэн шугам дээр байгаа учраас хаалтан дотор 8 ба 5 гэж энэ координатыг тэмдэглэнэ. Одоо жишээ олгож энэ цэгийн координатыг ажиглая. Хэвтэй тэнглэгийн хэд байна вэ? 3. Босоо тэнглэгийн 2 гэсэн уулзар дээр байгаа учраас координатын бүгдээр юу гэж тэмдэглэх нь вэ? 3-ыг харьцах нь 2 гэсэн координат дээр байна гэж тэмдэглэх юм байна. Энэ удаа координатын хавтгай дээр бүгдээрээ дүрсийг параллел зүйлтийн дагуу шилжүүлэх болно. Бодлогыг уншаарай. Трапецийн оройнуудын координатыг тэмдэглээрэй. За, трапец өгөгдсөн байна. За, трапец бол 4 оройтой учраас 4 оройг тэмдэглэе. За, эхний оройг бүгдээрээ энэ цэгээр төлөөлж авъя. Энэ цэгийн одоо координат хэд вэ? Эхлээд хэвтэй тэнглэгийн одоо ямар тоон дээр байна? Мөн босоо тэнглэгийн ямар тооноос татсан одоо шулууны уулзвар дээр байрлахыг бүгдээр ажиглана. За, хэвтэй тэнглэгийн хасах толгой босоо тэнглэгийн нэмэх 3 гэсэн 2 тоон шулууны уулзарт байрлаж байгаа учраас хасах толгой ба 3 гэж тэмдэглэнэ. За, 2 дахь цэгийн координатыг хэлээрэй хүүхдүүдээ. Хасах 3 ба нэмэх 3. Зүйтэй. 3 дахь цэгийн координатыг тэмдэглээрэй. 3 дахь цэг бол хэвтэй тэнглэгийн хасах 2 буюу босоо тэнглэгийн тэг дээр байрласан учраас хасах 2 ба тэг гэж тэмдэглэе. 4 дахь цэгийг тэмдэглээрэй. Хэвтэй тэнглэгийн хасах 8 босоо тэнглэгийн мөн тэг дээр байрлаж байгаа учраас хасах 8 ба тэг гэж тэмдэглэе. Зааврын дагуу дараагийн үйлдэлийг гүйцэтгэе. Хэвтэй тэнглэгийн дагуу баруун гар тийш 6 нэгж босоо тэнглэгийн дагуу дээшээ 1 нэгж шилжүүлэхэд ямар байрлалд шилжих вэ? Зааврын дагуу ажиллая. Энэ цэгээс эхлэе хүүхдүүдээ. За, энэ цэг маань баруун гар тийш 6 нэгж. За, баруун гар тийш гэхэлэр ийшээ шилжин тийм ээ. 6 нэгж шилжлээ. 1 2 3 4 5 6 нэгж. Дээшээ 1 нэгж шилжээд цэг энд байрлах. За, 2 дахь цэгийг байрлуулъя. Мөн баруун гар тийш 1 2 3 4 5 6 нэгж дээшээ 1 нэгж. Энд ирээд 2 дахь цэг энд байрлах нь. За, 3 дахь цэгийг харъя. Энэ цэг хасах 2 буюу тэг гэсэн одоо координаттай цэгийг байрлуулъя. Баруун гар тийш 6 нэгж дээшээ 1 нэгж. За, энд ирж байрлах нь. 4 дахь цэг буюу хасах 8 буюу тэг гэсэн координаттай цэгийг шилжүүллээ. Баруун гар тийш 6 нэгж дээшээ 1 нэгж гээд энд ирлээ. За, байрлуулсан 4 цэгээ холбоод трапецээ зуръя. За, одоо байрлсан эдгээр 4 цэгийн координатыг тэмдэглээрэй хүүхдүүдээ. Эхний цэгийн координатыг тэмдэглэе. Хасах 1 ба нэмэх 4 байна. 2 дахь цэгийн координатыг тэмдэглэе. Зүйтэй хэвтэй тэнглэгийн нэмэх 3 буюу босоо тэнглэгийн нэмэх 4 байна.
3 дахь цэгийг хараарай. Хэвтээ тэнхлэгийн нэмэх 4 буюу босоо тэнхлэгийн нэмэх 1 дээр байрлаж байна. 4 дахь цэгийг хараарай. Хэвтээ тэнхлэгийн хасах 2 буюу босоо тэнхлэгийн нэмэх 1 дээр байрласан учраас хасах 2 ба 1 гэж тэмдэглэв. Одоо бүгдээрээ анхны цэг буюу шилжсэн цэг хоёрыг хооронд нь холбоод шулуунуудыг татъя. За эдгээр дөрвөн шулуунууд нь харилцан параллел байгаа учраас бид нэр трапецийг параллелзуулалтын дагуу зөөсөн байна гэж үнэлж дүгнэж болох нэ. Энэ мэдлэгээ ашиглаад дараагийн дасгалыг ажиллаараа хүүхдүүдээ. Энэ хүрээд өнөөдрийн хичээл маань өндөрлөө. Хичээлээ анхаарч үзсэн хүүхдүүдээ баярлалаа. Баяртай.